тавлаа юу? Дөрвөлээ тийм. За та өгөө. За би ингээд нэг богинохон лайв хийгээд дэмжиж байгаа найзуудгүй тийм шеэрлээд бололцоотой завтаанууд нь нэгдэжээвэл ирээрээ. Одоо ингээд бид ингээд сайн дураараа ингээд нийлээд одоо болсоор л байна. Тэгээ энэ Монгол улсын өнөөдрийн засгийн газар бол Монгол улсын үндсэн хууль, сонгуулийн тухай хууль, улс төрийн намын хууль гэдэг маш олон хуулиудыг зөрчиж хамтарсан засаг анханасаа байгуулсан. Тэгээ энэ засгийн газрын хийж байгаа үйлдэл бүх зүйлүүд нь бол одоо анханасаа эхлээд Монгол улсын нийтлэг эрх ашиг, иргэдийн нийтлэг эрх ашиг тулгымцсан асуудлын бүгднгийнхэн эсрэг үйлдэлүүд хийж байна. Өчигдөр бол одоо Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалтай шууд холбоотой энэ агаарын тээврийн асуудалтай холбоотой ингээд яаралтай тийм гэрээнүүд орж иж байна. Нууцаар одоо засгийн газар одоо хийцэн бололтой юм шиг амарч байна. Тэгээ тэрийг их хурлаар батлахгаа явж байна. Энэ асуудал бол байж болохгүй асуудал. Монгол улсын хувиа замын ачаа тээврээр бид нэр хоёрхан улстай харилцаж байгаа. Тэгтэл нэг улсын маань одоо хойд хөлс Оросын холбооны улс өнөөдрийн байдлаар Монгол улсын босоо тэнхлэгийн төмөр замын 50% хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгууллага байдаг. Энэ байгууллага нь бол одоо хөгжил нь гацчихсан огт хөгжил байхгүй. За тэгээд энэ байгууллага дээр одоо 2017 онд хийсэн Владивостокт хийсэн энэ Алтмаагийн Батуулгын хийлгэсэн төмөр замын гэрээнээс үүдэлтэйгээр одоо Монголын дотоодын ачаа тээврийн бүх ажлууд ингээд боомлогдсон, гацсан ийм байдалтай байдаг. Тэгээд дотоодын аж ахуй нэгжүүд нь төмөр зам олддоггүй, асар өндөр үнэтэй тээврээр явдаг. Тэгээд ийм байдалтай байтал одоо Монгол улсыг дэлхийдээ ганц холбож байгаа агаарын тээврийн манай Оросын мэдэлд авчиж өгч байгаа бол энэ бол одоо Монгол улсын үндэсний эрх ашиг тусгаар тогтнолтой шууд холбоотой зүйлээ энд одоо шууд санаатаагаар хорлонтойгоор ингээд биднийг одоо дэлхийгээс таслах гэсэн яваргүй бодлого учраас бидний таслан зогсоохын төлөө зогсож байгаа маа. Тэгээ Монгол улс бол одоо олон улс бол дэлхийн агаарын тээврийн холбооны гишүүн улс. Ийм болохоор манай Монгол улсын агаарын тээврийг хятад юм уу Орос улс аль нэг нь өөрсдийн дурам мэдэн бол одоо хааж зогсож чадахгүй. Бидний дэлхийдээ 3 дахь хөрштөөгөө энэ холбоогоор л харилцсан. Тэгээ би одоо 2 жил бас Киргизд компани авч очиод ажил хийж байсан. Тэн дээр харсан нэг туршлагаар бол одоо Роснефть гэдэг компани Киргизд бол байдаг. Тэгээ Роснефть компани Киргизд байхдаа Киргизд одоо өнөөдөр жижиглэнгийн шатхуун тойрын өмнөд нь үнэтэй байдаг. Монголоос тийм хямдхан биш. Киргиз одоо өнөөдөр байдлаар Евразийн холбооны 5 улсын нэг гишүүн улс шүү дээ. Орос, Беларусь, Киргиз, Армени, Казахстан гэсэн 5 улс байдаг Евразийн холбоонд. Тэгсэн мөртлөөсөө бусад улсаас шатхуун импортлох эрх байдаггүй. Тэгтэл хойд хөрш одоо Киргизийн хойд хөрш одоо Казахстан улс одоо дэлхийд дээр одоо хямдхан жижигдэнгийн шатхуунтай улс мөн. Тэгтэл яг одоогийн байдлаар Евразийн холбооны гишүүн улс нь өөрсдөө дотооддоо айгүй үнэтэй шатхуун хэрэглээ хийж идэг. Ийм байдалтай байдаг. За тэгээ Манас гэдэг олон улсын нисэх ухсны бодлогыг Америкийн нэгдсэн улсад байгуулж ирсэн. Тухайн үед Афганистанд явуулж ирсэн цэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор энэ үнд төлбөргүйгээр цэргийн базаа байрлуулж одоо Манас гэдэг олон улсын нисэх ухсны бод байгуулж ирсэн. Тэгтэл Америкийн нэгдсэн улсуудыг Киргизүүд Манас буудлаас гаргаад явуулахдаа зэрэгцээд Оросын холбооны улстай яг өнөөдрийн манай засгийн газрын байгуулж байгаа шиг гэрээ байгуулсан. Тэгээ нэг жил орчим тэнд Роснефтээр дамжаад бензин шатхууны үн нисэх ухсны түлшний үн өдр хямдарснаас үүдээд бензиний үн хямдарч байсан тохиолдол байгаа. Гэхдээ одоо эсэргээрээ бол тэнд иргэний агаарын тээврийн нислэгүүд нь бүгд үнэтэй болсон. Одоо Бишкекээс онгоцтой ниссэнд орвол хойшоо 250 км Алмата руу яваад Алматагаас цаашаа дэлхийн бусад улсууд руу нисвэл арай хямдхан болоод. Тэгэхээр бид нар ийм сонголт руу орно. Энэ бол заллин. Оросуудтай хийжсэн гэрээ хилцэл хизээч дэлхийд хүн төрөлхтний өмнө бол тийм их тэгш тэгээ гэрээнтэй баталгаатай байжсэн түүх байдаггүй. Тийм болохоор энэ заллингийн ийм хувьданы Монгол улсын эрх ашигын эсрэг энэ засгийн газрыг одоо яаралтай огцруулахгүй бид нэр асуудалд орлоо. Монгол улсын засгийн газар оюун эрдэнэ гэдэг нөхөр бол өөрийнх нь намтар нь худлаа тий бүх юм худлах уурмаг гэдэг. Тэгээ одоо ингээ арчсан намын
өдөрлөгд байгаа нэг цөөн хідэн тооны тэгээ их мэдлийн шуналтаа магадгүй барьцаалагдсан байх цөөн хідэн нөхдүүдэд дамжаад Монгол улсыг Оросын холбооны улс барьцаалал тэгээ Роснефть бол одоо өөрөө дэлхийн эдийн засгийн хоригт орцсон байгаа. За Оросын агаарын тээвэр өөрөө хоригт орцсон байгаа. Ийм байгууллагууд руу биднийг авч өгж байгаа нь үл төвчиж энэ эсэргүүцэх үйл ажиллагааг эхлүүлээд ингэж явж байгаа маа. Тэгээд одоо ингээд бид нар өглөө ингээд 2-3-аас одоо 4-5 болоод явж байгаа. Тэгээд цөөдөхгүй бүгдээрээ нэгдээ эрхчлөөнийхэн төлөө тусгай тогтнолын төлөө бүгдээрээ нэгдэх ёстой. Энэ бол бидний маргаашийн ирээдүйтэй холбоотой. Монгол улсын оршин тогтвортой холбоотой. Бид нар Оросын дарангуул 70 жил байж үдсэн шүү дээ. Тийм. Одоо дахиад тэр гашуун туршлага бид бүгд автаасаа гэдэг энийг зогсоохын төлөө нэгдээрээ гэж энэ лайвыг хийж байгаа шүү. Тэгээ шеэрлээд өгөөрэй манайхаа. Шеэрлэхийг би уриалж байна. Энэ Монгол улсын өнөөдрийн засгийн газар бол угаасаа Монгол улсын үндэсний эрх ашигын эсрэг, Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудын эсрэг байгуулсан хууль бус засгийн газраа эдгээр бүхнийг худлаа ярьж байна. Эдгээр 14 мега туслан битгий хууртаараа. За тэгээд энэ лайв богинохоо ингээд өндөрчөө.